Сайн байна уу? Соёл иргэншил аялал жуулчлалын тэнхимийн ахлах багш Тасран байна. Аялал жуулчлалын салбар бол тогтвортой хөгжлийн үзэл баримтлалуудад нийцсэн байгальд хамгийн ээлтэйгээр үйлдвэрлэлийг явуулдаг бизнес үйлчилгээний үндсэн салбар юм аа. Гадаад дотоодын олон мэргэжлийн байгууллага, ихтэй сургуулиудтай хамтран ажиллах, Япон улсын ихтэй сургуулиудад цалинтайгаар ажиллаж дадлагдаж ур чадварыг сайжруулах, бүгд найрамдах Хятад ард улсын Шандууны их сургуультай мөн зочлох үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн солилцож цалинтай чадваржих дадлага хийлгэх, Оросын холбооны улсын ихтэй сургуулиудтай багш оюутан солилцоо хамтарсан дадлага хийх гэх мэтийн олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бүгд найрамдах Хятад ард улс, Монгол улс санхүүгийн засгийн хамтарсан сургууль судалгааны хүрээлэн байгуулан ажилладаг. Манайхаас гарч байгаа мэргэжилтнүүд бол ирээдүйд бизнес үйлчилгээ, зочлохын, аялал жуулчлалын бүхий л салбарт маркетинг, менежментийн чиглэлээр, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллах бүрэн боломжтой. Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэйгээр төгсөж цаашдаа агсан төвшний бусад чиглэлүүдэд хамтран ажиллах. Нөгөө талаас эдийн засгийн түвш орчин салбартай хамтын ажиллагаа харилцсан бие биенээ нөхсөн байдлаар явагддаг учраас хамгийн ирээдүйтэй салбаруудын нэг гэж үзэж байна.